За сайн уу guys. За өнөөдөр бичлэг хэдүүлээ. Stand up гэдэг тоглоом дээр дөнгөж шинээр орж иж тоглох гэж яг яаж тоглол зүгээр юм бэ? Яг ямар юм маягтай тоглох гэдгийг өөрийнхөө мэддэг зүгээс аль болох заахыг хичээх болно. Guys тэгээд гоё сонирхолтой бичлэг байгаа. За тэгээд сайн тоглодог хүмүүс нь орж ирээ загнаад яваа. Хой. Бэжи. Та манай description хэсгээр ороод нэг линк байгаа. За тэр линк тэр юу байгаа вэ гэхээр маш гоё олон боломжуудтай промо кодууд байгаа. Мөн кейстэйгээ бодолтой. За та бүхэн манай description хэсгээр орсон дараа линктэй дарангууд ингээ промо код нь өөрөөсөө санаасаа оршдгоо гэсэн үг. Мөн та бүхэн энэ QR кодыг уншуулсаар маш гоё урамшуулалт оролцох болно. Гэхдээ сурдан уншуулахгүй бол хэдхэн хүн хийж болно шүү. Энэ гоё боломжийг нээж өгж байгаа сайт бол GG Stand Off. GG Stand Off гэж ямар сайт вэ гэхээр маш олон төрлийн Stand Off-ийн кейсүүд байдаг бөгөөд Каримбит гол төрөл байдаг гэж бодлоо. Та өөрийн дурын кейсээ нэгээд өөрийн скинээ татаад аваарай. Upgrade. Өөрийнхөө унгаас скинийг сайжруулаад татаад аваарай guys. Contract. Өөрийн унгаас скинүүдийг нийлүүлж яагаад ямар скин болох та бүхэн хармааргүй байна уу? Case battle. Та өөрийн хүссэн кейсээ сонгоод бодтой юм уу эсвэл гадаад тоглогчтой баталтан бүх скинээ өөрийн болгож авах боломжтой. Мөн олон төрлийн ивент дээр та зочилж XP зөвлөлөн олон төрлийн скинийг авах боломжтой бөгөөд bonus drum гэдэг хэсэг дээр XP эргүүлээд олон боломжуудыг нээж болох бөгөөд та цуглуулсан XP-гээ GG Free болон GG Premium дээр цуглуулан хүссэн скинээ өөрийн болгоод авах боломжтой. Мэдээж та бүхэн манай AKUP гэдэг промо гэдэг ашиглан 20% хөнгөлүүлж болно. За тэгээд GG Stand Up баярлаа. За зөвхөн ерөнхий мэдээлэл нь террор тал нь бол Б болон А-гаар дайрж болно. За эсвэл фейклж болно. За тиймгүй маягаар тоглоно. Харин сэдэв тал нь болохоор яг бомбын тавиулахгүйгээр яг хамгаалах зориулттай тоглоом шүү guys. Яг хөвшмөл нэг ойлголт өгдөг. За stand up бол зүгээр нэг бууддаг тоглоом гэж ойлгодог. Яг үндэггүй guys. Яг үндэ амар бодож тоглох ёстой. Ер нь бас айконы тоглоом гэж бас хүмүүс ярдээ. Ярдээ. Ер нь та энийг тоглохын тулд 300 IQ-тай батал болно да. Тэс тоглосон шүү. За таныг бас тоглолтод хожуулах маш өндөр магадлалыг бас үүсгэж чаддаг зүйл бол мэдээж хогоо шидэх байгаа. За хогоо бол яг зөв шидэх нь ер нь бол зөв. Юу гэж. За хогоог яаж ашиглах гэхээр террор талдаа бол та ямар нэгэн сайд руу дайрах гэж ивэл яг байж болох хэсгүүдийг хаах эсвэл тэндээс нь одоо яг тарвах шиг одоо утаж гаргаж ирэх тиймэрхүү зөрүүлэлттайгаар эсвэл тийм гранатаараа алгах ч юм уу цайруулж агаад хүн устгах зөрүүлэлттэй бол ашиглана. Ер нь хэрэгтэй үед л ашиглана гэсэн үг шүү guys. За энэ сэтэ талдаа хогоо яаж ашиглах вэ гэхээр одоо молотовоор ямар ч хүнийг зогсоох эсвэл тэндээс нь гаргаж ирүүлэх харагдах цэгийг нь та хаач гэх юм уу яг тиймэрхүү дайралтыг зогсоохын тулд бас хогнуудаас ашиглаж болно. За тэгээд ингэж хогнууд ашиглаж шүү guys, окей. За контрол хэсэг бол яалчгүй яг маш чухал хэсэг байгаа. Таны хуруу яг яавал яг гацхгүй яавал яг нэг төрөгдөхгүй хүн шиг яг хог юм уу эсвэл тийм ээ яг зөв газартаа яг хуруу чинь хурж ийн гэдээс хамгаалаад бол хурдан урд хөдөлгөөнийг бол авах боломжтой. За мэдээж бэлтгэл гэдэг бол мэдээж бас чухал. Тоглохоос өмнө та амар хэдэн под буудаад ер нь халсан зүгээр шууд яг дангаар ороод тоглол гэвэл тоглолт ер нь бүрхэг шүү. Ер нь бүрхэг guys. Ер нь бол stand up-ийн recoil-ыг бол ойлгоход амархан ямар ч босоогоор буутам бол recoil-ны ойлголол нэлээ хол байх. Ер нь ойр холоос хамаарат хол байх юм бол бүр ер нь их болно гэсэн үг. За мэдээж суух юм бол ер нь ихэд бол гайгүй ихний эдэн сумууд бол хангалттай байна даа очино. За тэгээд энэ дээр бол таны crosshair юм уу бас sense гэх мэт зүйлсүүд маш их хамаардаг. За мөн босоогоор биш ер нь гүүнгээ бас буудаг буунууд байдаг. Тэр бол SMG буунууд байгаа. Ер нь бол хурдан одоо entry fragger ч юм уу эсвэл тийм мөнгөний төгөлд орсон үедээ энэ бууг аваад гүүгээд байлдахад бол ямар ч асуудал байхгүй гэсэн үг guys. За stand up-ийн нэг гоё юм нь болохоор яг хүний хөлий ч юм уу яг л сонсогддог баруун талтай бол баруун талтай, зүүн талтай бол яг зүүн талдаа сонсогддог. За мөр радар дээр харж байгаа таныг одоо хүрээлцэн байгаа тэр бөөрингийн хэсэг байгаа шүү дээ. За энэ бол таныг яг гүйж яхад бол тэр хүмүүстэй бол сонсогдно айлын хүмүүстэй. Харин нөгөө айлын хүмүүсний гүйж явах бол яг та яг тэр бөөрингийн зураас л ер нь л та сонсож байгаа гэсэн үг. Та тэгээд радараар ч тоглолт нь бас зөв гэсэн үг байгаа. Яг сонсно гэхлээр бас тийм ээ. Окей guys. За тэгээд миний өгөх зөвлөгөөд ер нь бол иймэрхүү байна. За тэгээд миний хэлсэн зөвлөгөө тэгээд дагаад хийгээрэй guys. Тэгээд part 2-ыг хүсэж ивэл манайхаа тэгээд коммент өгчээрэй, окей? Би өдөр шөнийн 5 дид чи лайка дараар.